Сайн байцгаана уу? Та бүхэндээ чансан өндгөөр өтгөн манууд зааж өгье. Харагдаж байгаа энэ 3 хуруугаар багахан чимхэж авахыг чимэх хэмжээ гинэ. Энэ гичнээс мануузандаа 2 г хийсэн. Нимбэгний шүүсээ шахаж авна. Гэрээ мануузанд эдгээр энгийн орцууд орж байгаа. Өндгөө далд орсон хүйтэн усанд хийж буцалж эхлэмэгцэн цагаа харж 9-10 минут чанана. Хүйтэн усанд сойж бүрэн хөргөөд алслаад мануузхийг шилэн хийнэ. Лимоны шүүс, чимэх давс, чимэх сахар 2 г гичээ хийлгээд ургамлын тосноос бусад бүх орцоо шилэндээ хийгээд блендертэд бэлдэнэ. Өндгөө сайн буталж бусад орцуудтайгаа нийцүүлж тутам маягийн болгоно. Тосоо 4-5 хувааж хийнэ. Эхний тосоо хийсний дараа блендерээ шилнийхээ ёроолд тулгаж бариад хөдөлгөхгүйгээр 10-15 секунд зөөлөн блендерднэ. Дараагийн үйлдэл нь доороос дээш тойрох хөдөлгөөнөөр нэг чигт блендерднэ. Тосон сайн холилдоод ирсний дараагаар бол доороос нь дээш өргөх маягтайгаар тойрох хөдөлгөөнөөр блендертэй сайн холж өгнө. Барцгаар байвал хүлээлгэхийн тулд нэг цайны халбар ус хийж 10-15 секунд блендерднэ. За ингээд өтгөн манууд бэлэн боллоо. Гэрээ мануузанд химийн нэмэлт орц хийхгүйгээр яг байгалийнхын аргаар өтгөрүүлэхийн тулд нэг ширхэг өндөгний шарыг бутлаад мануузандаа хийж 10-15 секунд зөөлөн блендерднэ. Ингэснээрээ салат хийхэд манууз урсахгүй. Бэлэн болсон мануузаа таглаад 1-2 цаг хөргөгчөнд амраана. Хөргөгчөнд 1 цаг болсон мануузаа гаргаж ирээд тавгалж харуулж байна. Ийм сайхан өтгөн шаргал манууд болжээ. Одоо ингээд төрөл бүрийн салатанд хийнэ. Донгийн салатанд хийснээр дараа нь танарт бичлэг болгож оруулна.